За сайн байцгаана уу? CapCut буюу Reel хийхэд, видео эвлүүлэхэд чухал шаардлагатай гар утасны аппликейшны талаар хичээл аргая. За та тухайн аппликейшнийг татахын тулд өөрийнхөө утасны App Store юм уу Play Store руу ороод CapCut гэж бичнэ. За аппликейшнийг татаад авсны дараа утасныхаа аппликейшн руу орно. За ерөнхийдөө манай аппликейшн маань ингээд шууд орохоор ингээд үндсэн нүүр нь ингэж харагддаг. За эндээс бид нэр альва нэг project буюу те видео эдитлэхийн тулд new project гэсэн хэсгийг гаргадаг. За тэгснээр яах вэ гэхээр утаснасаа тухайн эдитлэх видеонуудыг зургууд их мөн оруулж ирэх боломжтой байгаа. За тийм учраас хэд хэдэн зураг сонгож болно, хэд хэдэн видео сонгож болно. Эсвэл зөвхөн нэг видеоч сонгох боломжтой. Ингээд би бол ингээд 3 видео сонголоо. За одоо энийг оруулж ирнэ. За ингээд сонгогдсон видеонууд ингээд орж ирээд таймлайн буюу ажлын талбар хэсэгт маань ингээд орж ирдэг байгаа. За тэгээд эхнээс нь тайлбарлаад явъя. За аппликейшны хамгийн зүүн талын болон X гэдэг хэсэг байгаа. За энэ төвчлүүдэд дарах юм бол энэ төслөөсөө энэ project-аас гарна. За энэ анхааруулах юм бас тэмдэг байгаа. Энэ болохоор тухайн одоо асуултын тэмдэгтээ дарвал тухайн аппликейшнийг сурах юм юу байгаа. Хичээлүүд байж байгаа. За эндээс одоо жишээлбэл how to import audio гэдэг ороход одоо ингээд асуулт хариултууд нь байж идэг. Тэгэхээр энэ англиар байдаг учраас англи хэлний мэдлэггүй хүмүүс шууд ойлгоход хэцүү. За өнөөдөр энэ галын юм зурагтай баатан байгаа. За энэ дээр дарах юм бол тухайн одоо CapCut-ын дэлгэцийн компьютер, таблетээр ажиллаж болох дэлгэцийн хөлбөрийг татах юм боломжтой байгаа. За баруун талд нь 1080 гэдэг байгаа. За энэ дээр болохоор resolution буюу одоо чанар, видеоны чанар нь 1080 буюу HD дээр байна. За энийг 720 1080 2K 4K болгож болно. Гэхдээ хөвчлэн 1080 дээр хийвэл зүгээр. За frame rate буюу одоо 1 секундэд гарах дүрс гэж одоо дүрс шилжилт гэх юм уу те. Үүнийг тохируулах боломжтой. За гэх мэтлэнгийн ийм дүрсний тохиолгоонууд байдаг. За түүний дор энэ дараагийн батан гэдэг ийм хоёр сумны зурагтай байгаа. За энэ дээр дарвал тухайн видеог томсгож тогтоож хардаг байгаа. За ингээд доошоо шилжин. За энэ яг одоо энэ хэсэг маань бол ингээд яг таймлайн буюу ажлын талбар нь очиж идэг. За энэ дээр бол нийт видеонуудынхаа дууг хаах, нээх, за эсвэл аудио буюу дуу оруулж ирж дэвсэх, background music дэвсэх те иймэрхүү сонголтууд бас байдаг. За ингээд мөн аль нэг видеогоо ингээд сонгохоор тухайн видеон дээр edit хийх бас юм юмнууд гарч ирдэг. За хэрвээ энийг сонгохгүй ерөнхийдөө байвал доор нэг үндсэн edit зэснүүд байж идэг. Үндсэн засварлах зэсүүд гэж ойлгож байна. За үндсэн засварлах зэсүүд нь болохоор edit, audio, text, overlay, effect, aspect ratio, filter, adjust буюу одоо энэ дүрсний өнгөний тохиргоонууд те. За sticker буюу одоо нэмэлт одоо юм зураг наах, background буюу background өнгийг өөрчлөх хэмжлэнгийн зүйлс байдаг. За эндээс эхнээс нь тайлбарлаад авъя. За edit гэсэн хэсэг маань юу яадаг вэ гэхээр тухайн видеог split гэсэн хэсэгтээ дараад хуваах. Нэг видеог хоёр өөр видео болгоод тус бүр дээр нь өөр ажилбар засвар хийх юм боломжтой болж байгаа. За дараа нь болохоор speed буюу тухайн видеоны хурдыг арай өөр болгох. Хурдан удаан ч гэм үү юм юу болгохыг хэлээд байгаа. Өөрчлөхийг хэлээд байгаа. За одоо жишээлбэл энэ видеоны хурдыг болохоор ингэж өөрчилснөөрөө тухайн видео маань ингээд арай өөр гоё харагдах ч юм уу иймэрхүү байдлаар өөрчлөгдөх юм боломжтой байгаа. За тухайн хурдыг бол энэ цаанаас өгөгдсөн темплейт ашиглах эсвэл ийм өөрсдийнхөө юугаар урдсгах, удаасгах юмнуудыг ингэж хийх боломжтой. За энэ дээр ингээ харъя. За энэ дээр ингээ удааж байгаа болохоор ингээд аль ингээд урдсгах тохиргооч гэсэн хийж өгч болох нэ. За одоо тоглоод үзье. Ингээд видео маань хурдсан байгаа ч тийм. Гэх мэтлэнгийн ийм эдитүүдийг хялбархан хийх юм боломжтой байгаа. За дараагийнхаа хэсэг рүү. За түүний дараа animation гэсэн хэсэг байгаа. За animation гэсэн хэсэг дээр тухайн видеоны эхлэл хэсгийг нэм тодорхой дүрсийг өөрчлөх, шилжүүлэх, хөдөлгөх төрлийн юм анимашн оруулж болж байгаа. За style гэсэн хэсэг байгаа. За style гэсэн хэсэг дээр тухайн видеоны өнгө дүрсийг бас ингээд өөрчлөх төрлийн юм төлсүүд байдаг. За энийг бол
та бүхэн яг өөрсдийнхөө гар утсан дээр татаад төрөл бүрийн видеонуудаар ингээд туршаад үзэх юм боломжтой байдаг. За тэгээ энэ дурдсан энэ доотлолт байгаа энэ стайл, бэлэн стайлуудаас бол одоо ингээд pace swap гэдэг буюу одоо нүрийн солих, сценийн одоо өөрчлөх, motion буюу одоо энэ хөдөлгөөнд график оруулж ирэх хэмжлэнгийн сонголтууд байдаг. Эндээс бол өөрийнхөө хүссэн төрлөөр ингээд сонгоод ашиглах юм боломжтой байгаа. За дилет гэсэн төвчлөр байгаа. За энэ болохоор тухайн видеог тэр чигээр устгах юм гэсэн байгаа. Хэрвээ та устгачаад аль нэг үйлдэлээ буцаахыг хүсвэл энэ дээр байгаа буцах төвчлөрийг дараад буцааж видеог оруулж ирэх боломжтой байдаг. За түүний дараа enhance voice буюу тухайн видеоны voice-ыг илүү юм чанартай дуурахад зориулсан юм цэс байдаг. За мөн одоо хоолой дууг remove буюу байхгүй болгох гэсэн юм бас хэсэг. Isolate voice гэсэн хэсэг төр байна. За retouch гэсэн хэсэг төр тухайн видеонд орсон хүний царай дүрхийг өөрчлөх. За биеийн одоо калибрийг бас өөрчлөх гэсэн хөлийн нот тодгочлох иймэрхүү төлсүүд байдаг. За энийг бас ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд ашигладаг байгаа. За түүний дараа camera tracking буюу одоо энэ камер нь юугаа дагаж хөдлөх юм гэдэг сонголт байдаг. Track буюу хөдөлгөөн дагаж хөдлөх тийм. Энийг сонгож бас edit хийх боломжтой. За мөн тухайн видеоны хоолой дууг чангалах, сурлах. За трансформ гэсэн хэсэг дээр одоо видеогоо юм mirror хийж өөрчлөх, төрсийг өөрчлөх эсвэл crop хийх гэх хэмжлэнгийн төлсүүд бас байдаг. За түүний дараа after frame гэсэн бас юм хэсэг байдаг. За энэ болохоор нөгөө энэ видеоны дүрсийг болохоор ямар форматаар sequence буюу одоо тий хэмжээг нь ямар байлгах вэ гэдэг шийддэг байна. За энэ болохоор 916 бол reel-ийн template. За 1.1 гэдэг маань үл дөрвөлжин видеоны дүрсний хэмжээг. За 16 гэдэг бол YouTube-ийн хэмжээ явж байна тий. За 4.3 гэдэг нь бас мөн компьютер болон зурагт хуучин бокс зурагтын хэмжээ явж байна. Их мэтлэнгээ тухайн видеогоо ингээд тохируулах боломжтой. За reel-ийн үл ихэвчлэн 916 ашиглах тохиолдол түгээмэл байдаг. За түүний дараа adjust буюу одоо энэ тухайн видеоны өнгийг тохируулах хэсгүүд байж болно. За ингээд видеогоо өнгөлөг болгоё гэж бодож байгаа бол тухайн видео ингээд өөрчилж байна. За энэ гарсан өнгийг та бүхэн харж байгаа бах тийм. За энэ видеоны өнгө нь энэ өнгөнөөс шал өөр гарч байна. Энэ. Тэгэхээр өнгөн дээр нь хүртэл ингээд засвар хийж болдог байх нэ. За түүний дараа video quality буюу видеоны чанарыг энэ дээр засах, HD болгох. Тэгэхээр эдгээр дандаа юм pro ирэх буюу төлөвтэй ирэх тамаардаг байх нэ. Тэгэхээр энэ дээр нэг тийм ач холбогдлогоо ажиллах шаардлагагүй. За энэ дээр мөн фильтр гэсэн зэс байдаг. За энэ фильтр гэдэг зэс маань яадаг вэ гэхээр тухайн видеоны өнгө төрхийг бас гар аргаар биш бэлэн темплейт ашиглан өөрчлөх. Одоо ингэж өөрчлөх юм боломжийг хэлдэг. За энэ маань болохоор ийм хит хитэн төрөлтэй live, scenery, movies, mono, retro гэх юм те. Ингээд ийм хит хитэн төрөлтэй байдаг. Эдгээрээс ашиглаад энэ эдгээр фильтрүүдээс ашиглаад тухайн видеогоо янзлаад засаад ингээд авч явах боломжтой байна. За түүний дараа basic гэсэн хэсэг байна. За энэ маань яадаг вэ гэхээр position видеог ингээд жоох ингээд татах, олдуулах, rotate буюу одоо хажуугийн алуулах гэх юм иймэрхүү үйлдэлүүдийг хийдэг байх нэ. За remove page гэсэн хэсэг байгаа. За энэ болохоор видеоны ч бай, зургийн ч бай, арын background-ын одоо remove хийдэг юм хэсэг байдаг. За энэ after remove дээр ингээд харчаар ингээд бимаа танихгүй ингээд гар орж ирээд байгааг та нар харж байна тийм. Тэгэхээр ингээд буцаагаад видеогоо юм байдал шилжүүлчлээ. За энэ дээр бол ихэвчлэн яг цулгуу ханан дээр автсан дүрсийг remove хийх боломжтой байдаг. За ийм цаадлын дүрсээсээ наадлын зураг нь ялгдахгүй байгаа орчинд бол цаних шиг ингээд алдаа заадаг байх нэ. За түүний дараа mask хэсэг байгаа. За энэ mask хэсэг маань юунд ашигладаг вэ гэхээр төрөл бүрийн видео нэмж оруулж ирж хоёулангийн өөр байдлаар зэрэгцүүлж харах гэсэн ийм төрлийн үйлдэлүүдийг маскаар хийж болохоор байгаа. Тэгэхээр эдгээрээс бол оролдож байгаад дурын одоо хэсгийг ашиглах боломжтой. Гэтэ одоо бол бид нэр ерөнхий менютэй танилцж байна. За маскын дараа энэ duplicate гэсэн хэсэг байгаа. За энэ болохоор видео хоёр хувилах хэсэг байгаа. За duplicate-д авчруулах видео маань адилхан видео хоёр хувилагтад орж ирж байгаа. За түүний дараа
replace гэсэн хэсэг байгаа. За энэ болохоор өөр нэг видеогоор тухайн видеог солих гэсэн сонголт байгаа. За энэ stabilize гэдэг хэсэг нь болохоор хөдөлгөөнт видеоны хөдөлгөөнийг байхгүй болгох. Буюу одоо ингээд чичирхийлсэн, гарч чичирхийлсэн хөдөлсөн видеонуудын хөдөлгөөнийг намдах, нямжаах гэсэн юм хэсэг байгаа. За түүний дараа opacity гэдэг хэсэг байгаа. За энэ болохоор тухайн видеог харагдах хувийн 100-аас 50% хүртэл ингээд багасгах юм боломжийг хэлж байгаа юм. За. Үүний дараа reverse гэдэг хэсэг байна. За мөн одоо энэ voice effect-үүд ашиглаж болно. За reduce noise дээр орчны чимээг бууруулах боломжтой харагдаж байна. За гэх мэт ингээ яг ингээд тухайн видеон дээр дарсан edit хэсэг бол эдгээр одоо хэсгийг агуулдаг, зохицуулдаг байх нэ. За харъя. За түүнээс гадна тухайн видеон дээр дарахгүй байх үеийн яг үндсэн меню гэж байгаа. Үндсэн зэс гэж байгаа. Edit засварлах зэс. За эдгээр зэсүүд яаж ажилладаг вэ гэвэл аудио буюу одоо төрөл бүрийн дуу, чимээ, саунд тэр оруулж ирж тухайн видеонд дэвсэж өгөх юм боломжтой байгаа. За энэ дээр харахын тулд саунд гэсэн хэсгийг сонгоод одоо тухайн видеон дээр тааруулж тавьж болно. За текст дээр дараад add text дээр дараад style-аас нь тохирохыг нь сонгоод за өөрийнхөө ашиглахыг хүсэж байгаа фонтыг сонгоод тухайн текстийг бичиж болно. За гээд харамсалтай нь энэ CapCut дээр, Canva дээр Монгол буюу Кирилл фонтыг таньдаг фонтод маш цөөхөн байдаг. Тийм учраас энэ жоох асуудал үүсгдэг. Кириллийг таньсан ч гэсэн өө болон үсгийг танихгүй байх тохиолдол байдаг. Тийм учраас эдгээр зүйлүүдээр анхаарах хэрэгтэй. За дараа нь overlay гэсэн хэсэг байгаа. Энэ дээр болохоор өөр нэг видео оруулж ирээд тухайн видеотойгоо түрүүний байдлаар харьцуулах эсвэл одоо зэрэгцүүлж явуулах гэдэг ийм зүйлийг бол ашиглаж болно. За түүний дараа effect гэсэн хэсэг байгаа. За effect гэсэн хэсэг маань бол түрүүний яг зөвхөн видеого дараад хийдэг effect гэсэн хэсэг маань давхар бас энд гарч ирж байгаа харж байна те. За фильтр буюу түрүүний бас видеого дараад гарч ирдэг зэснүүдээс хэрэглэгдэж болохоор. За мөн хамгийн чухал бас нэг юм байгаа энэ aspect ratio гэсэн хэсэг байгаа. За энэ дээр дарахаар мөн одоо энэ видеоны хэмжээг тохируулах. За ихэвчлэн одоо хөндлөн видеог бол одоо ийм хэлбэртэй байна шүү дээ. Хөндлөн видео маань ингэж харагддаг. Тэгэхээр reel тохиромжгүй. Тэгэхээр reel тохиромжтой видеоны хэлбэр нь болохоор хэмжээ нь болохоор 19-ийг харах нь 16. 9-ийг харьцах нь 16 байна. За түүний дараа stickers гэсэн хэсэг байгаа. За энэ дээр бол төрөл бүрийн emoji төрөл бүрийн стикеруудыг оруулж ирэх боломжтой байгаа. За энийг бол видео эдит хийдэг хүмүүс бол одоо ийм л ашигладаг. Ер нь видео бас гоё чимж өгдөг зүйлсүүдийн нэг мөн үг бол мөнөөс юм байгаа. За стикер маань харагддаг байна. За ингээд үндсэндээ хэдүүлээ CapCut-ийн бүх төрлийн зэсүүдтэй танилцлаа. Юу хийдгийг харлаа. За мөн энэ нэг нэмт тэмдэгтэй цагаан баатан дээр даруул мөн видео нэмж оруулж ирэх юм боломжтой байдаг. За энэ дээдлийн суман дээр даруул тухайн видеог хадгалж авах, гар утсан дээр хадгалж авах юм боломжтой. За үндсэндээ бид нэр CapCut-ийн талаар зэсүүдийн талаар мэдээлэл авлаа.